Ер нь миний амьдралын тэнцвэрт нэг чухал зүйл байдаг нь одоо эрүүл мэнд гэдэг. За эрүүл мэнд дасгал хөдөлгөөн бол миний ингээд бүх ер нь стрессийг аягүй сайн зохицуулж өгдөг гэх юм. Өөрөөр хэлбэл чи өөрөө өөрийнхөө биеийнхаа эзэн нь чи хаашаа явах вэ? Ямар арга замаар явах вэ гэдгийг клиент өөрөө шийддэг. Би чинь нөгөө нэг хоббинуудаа ажиллуулсан байхгүй. Тэгчингүүд нөгөө нэг чөлөө цагаа юугаар өнгөрүүлэх вэ гингүүд надад баг юм байдаг. Чи жимд явсан ч гэсэн дасгалжуулагчтайсан дасгалжуулагч байсан. Эсвэл аялаад явсан ч гэсэн ер нь юу хийх ёстой вэ гэдэг нэг одоо нэг өөр ингэсэн баримжаатай болчвол хүн урт хугацаанд одоо үр дүнтэй тэгээд хөдөлгөөнтэй байна гэж ойлгох ёстой. Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань Walkie Talkie болонгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээд өнөөдрийн маань дугаараар инх мөнх буюу хүмүүс күш зархдаг гэдэг нэрээр нь магадгүй их мэдэж магадгүй. Их олон төрлийн авьяастай Аюут Records-ийн үүсгэн байгуулагч, продюсер ийм эрхэмзчин хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Урьдчиланд маш их баярлалаа. За тэгэхээр хоёулаа юуны түрүүнд өөрийгөө бас товч танилцуулаад хэлсэн зүгээр болов. За инх мөнх гэж хүн за ямар сонирхолтой юм бэ? Бага нас нь хэрхэн өнгөрвөө? За тэгээ карьер нь ямар замналаар явв? Сонирхол нь юу вэ гэх мэтчлээ өөрийгөө танилцуулаад хэлээ. За би бол Аюут Records үүсгэн байгуулагч байна. Продюсер нь. За ер нь бол манай гэр бүл бүгд хөгжмийн гэр бүлийн хөгжимчин хүмүүс байдаг. Манай ээж аваар хоёулаа хөгжмийн багш нар. Манай дүү бас хөгжмийн зохиолч. Тэгээ би болохоор өөрөө мориорч мэрэгчлэр төгссөн. Тэгээд 16 жил сураад тэгээд дараа нь болохоор би яг мэрэгчлэрээ ажиллахаасаа илүүтэй өөр салбарт өөрийгөө сорж үзэх сонирхолтой байсан. За тэгээд янз бүрийн ерөнхийдөө ажлууд бас хийж явж байгаад тэгээд медиа салбарт ажиллаж байгаа дараа нь маркетингийн салбар руу арай шилжээд за тэгээд тэрнийхээ хажуугаар одоо яг өөрийнхөө Аюут Records гэдэг яг хөгжмийн records publishing компани label компанийг үүсгэн байгуулад тэгээд явж байна да. За үнэхээр сонирхолтой бас карьерийн замналтай хүн байна те зөндөө олон карьерийн шилжилтүүд магадгүй байсан байна. Тэгэхээр хоёулаа ерөнхийдөө ажлынхаа замлыг хамгийн хаана эхлүүлж яваа те бүтэн цагийн ажлаа хаана эхэлжсэн бэ? First 9 to 5 гэж бас ярьж болох юм. За хамгийн сонирхолтой нь би эхлээд сургуулаа төгсчөө тагас цагаар багшилдаг байсан. Хөгжмийнхаа сургуульд тэгээд багшилж байгаа дараа нь би болохоор бас хагас цагаар сайн дурын ажил хийдэг гэсэн. За тэр нь болохоор их талын jazz гэдэг jazz хөгжмийн фестивалыг зохион байгуулдаг нэг төрөмс байгуулга байсан. Тэнд болохоор би ингээд ажилладаг байсан хажуугаар нь. За тэгээд тэр болохоор зүгээр цэвэрл одоо сайн дурын ажил учраас одоо цалин мөнгө гэж байхгүй. Тэгтээ фестивал зохион байгуулдаг. За тэгээд яг үндсэн ажил болохоор би нисгэд ингээд ажилладаг байсан. Нисхийн авиа компанид ажилладаг гэсэн. Тэгээд нууцшаал авиа компанид ямар мэргэжилтэй байсан бэ? За нисхийн салбарт болохоор би Аэро Монгол гэдэг компанид ажилладаг гэсэн. За тэнд болохоор би агаарын үйлдвэрлэлийн үйлчлэгч гэдэг гэсэн. Бүхэгийн ажилтан гэж ярьдаг те. За тэнд болохоор би нэг 4 жил орчим ажилласан юм уу? Тэгээ нэг 2600 цаг ниссэн баха. Тэгээд тэнцээ ажиллаж агаад тэгээд би дараа нь медиа салбар руу шилжсэн. За тэгвэл таны ингээд магадгүй бүтэн цагийн ажил ч юм уу те авиа компанид юм уу ажиллаж хагаад яг ингээд за би карьертаа өөрчлөлт хий да за миний шилжилт хийх болчихжээ гэдэг үе яг хизээ байсан бэ? Та тэр үеийг хэрхэн мэдэрч одоо тэр карьертын шилжилтээ хийж исэн бэ? Тэр талаараа илүү дэлгэрэнгүй ярьж болох уу? За ер нь ямар ч хүнд залуу хүнд ер нь 30 насны хүнд ч юм уу 20 насны хүнд аль алинд нь миний бодлоор бас түгээмэл тохиолдох л та. Тухайн тэр ажлын байр нь тухайн хүнд ямархуу сэтгэл ханамжийг эсвэл одоо функц талаасаа эсвэл сэтгэл зүй талаасаа ямархуу одоо юмыг өгж байна гэдэг нь бас чухал байдаг те. Хоёрдугаарт бас ер нь карьер талаасаа би ер нь цаашдаа ер нь хаашаа явах юм бэ? Цаашдаа би яаж сурч боловсрох юм бэ гэх юм уу те. Яг тэдгээр зүйлсүүд надаас яг адилхан тулгарсан. За өөрөөр хэлбэл би одоо цаашид энэ чиглэлээр карьерийг хөгжүүлэх хүмүүс эсвэл арай одоо сонирхолтой өөр салбар руу хүрэх үү гэдэг. Тэгэхээр тэрний хажуугаар би бас ингээ нөгөө тэр хоёр төрлийн одоо ажил хийжсэн биш нэг нь одоо хөгжмийнхаа ажлыг нөөх нь болохоор ингээд өөр хувийн компанидтэй. Тэгэхээр тэр үед болохоор би ямар ч сан сурч боловсръя гэж бодож исэн. Тэгээд сургуульд явах чагаа тий сургуультай яваагүй.
Тэгээд бас виз мизний асуудлаас болоод яваагүй. Тийм тэгэл ямарчсан тухайн тэр ажлаас бол гарч ирсэн. Гараа тэр медиа салбарлаа. Тэгсэн. Анхандаа ороод танд ямар санагдчихсэн бэ? Огт тийм одоо танихгүй салбар байсан магадгүй та өөрөө урлагийн хүн болохоор харьцангуй те зарим нэгэн тал нь илүү ойрхон сэтгэлд ойрхон байсан байж магадгүй. Гэхдээ магадгүй цаа би яах га шилжчихвдээ ч юм уу тийм харамсах үе байсан уу хэрвээ нууц биш болоод тэр үеийнхаа жоохон сэтгэл зүй толгой дотор нэг юу бодогдчихсэн бэ? Магадгүй амьдралд нь гарч ирсэн томоохон өөрчлөлтүүд юу байсан юм бол? За мэдээж нэг агаар дээр нисэж байгаа тэр газрын ажлын гэдэг бол айгүй физиологийн хувьд бол айгүй өөр байдаг. Агаар дээр бол хүмүүс ч ингээд би айгүй хураашдаг. Тухайн үед болохоор ер нь яагаад бас ямар хөө сэтгэл зүйтэй байсан талаар нь асууж байна те. За ер нь бол сэтгэл зүйд бол гайгүйсэн. Тэгээд ер нь бол нэг тийм өөр юм шийдвэр гаргачихаар хүн ингээд гоё идэг шүү дээ. Илүү дараа нь одоо юу ах юм бол те. Тэгтээ дараа нь одоо юу гэх юм бас нэг амар тодорхой биш байсан л да. Тэгж жагаад за ер нь сэтгүүл зүүн салбар бас миний ингээд бас сонирхож уншдаг тийм төрлөөсөн. Ялангуяа одоо ингээд нийтлэл ч юм уу сонин сэтгүүл ингээд уншдаг гэсэн. Тэгээд ер нь тэр хүрээллийн найзуудтайсан байхгүй. Тэгээд найзуудтай байсан болохоор ингээд салбарын ингээд жоохон ингээд сонирхдаг, айгуу гоё санагддаг ус. Тэгээд тэр үедээ бол ер нь бол би тийм анх маркетингийн чиглэлээр одоо маркетинг борлуулалтын чиглэлээр одоо өөрийгөө хөгжүүлж гисэн юм уу. Тэгээд сэтгүүл зүйн салбарт ихтэй бас маркетингийн ажил хийжсэн гэсэн үг. Та маркетингийн одоо салбар руу шилжээд хэдэн жилиг бас ингээд бүтэн цагийн ажил хийж бас өнгөрөөгөө. Одоо бол өөрийн гэсэн компанитай, хувийн бизнестэй одоо үйл ажиллагаагаа явуулдаг баг. Гэхдээ тэрнээс өмнөх одоо бүтэн цагийн ажлынх нь үе хэр одоо урт хугацаанд үргэлжилвэ? Тэр үеэсээ магадгүй өмнө ажиллаж исэн байгууллагуудаасаа та одоо ямар туршлагыг олж авав? Магадгүй танд одоо зааж сургасан хамгийн том үнцэнтэй сургамж нь юу вэ? За маш том асуулт байна. За ер нь ингээд бүх ажлуудаа сая бодлоо л да ингээд нүдний өмнөөр эргэлжлээ шүү дээ. За ер нь бол яг медиа салбарт болохоор би нэг 6-7 жил ажилласан юм уу? 7 жил. За тэнцэн болохоор яг хоёулын дээр нэг маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгтээ бас ингээд сурах зүйлсүүд маш их байсан. За медиа төрлийн маркетинг гэдэг бол бас тусдаа ингээд сэтгүүл зүйн дээр бол шал өөр байдаг. Арай сүүлд нь болохоор консюмер чиглэл рүүгээ бизнесийн чиглэл рүүгээ маркетингийн агентлагт ажиллаж байсан. За тэр болохоор Brainstorm branding agency гэдэг. Тэнд болохоор би нэг сүүлийн нэг 3 жил ажилласан юм уу? 3 жил ажил, 3-аас 4 жил ч юм уу? Тийм 4 жилээр өргөх хаа. Тий. 3 жил ажиллаа. Тэгээд бас маш их туршлага хоригдлуулсан. Тэгээд ялангуяа агентлаг дээр бол маш олон төрлийн клиентууд орж ирдэг. Тэгээд маш олон салбараас орж ирдэг учраас салбар болгоныг нь бас нэг таньж мэдэх шаардлагатай тулгаар нь тэгээд маш олон сорилттой тулгаар нь за дээрэс нь бас нөгөө баг ахталж ажиллаж байсан учраас бас багаа яаж удирдах уу гэдэг асуудал бас гарч ирнэ те. За тэгээд менежингийн асуудал маш их гарч ирнэ те. Тэгээд ер нь тэгтээ тэр хэмжээгээр бол маш их боловсрсон л та. Тэгээд яг тэрнээс өмнө болохоор дундуур нь болохоор би яг өөрийгөө бас яаж боловсруулах хичээл гэсэн үгээр ном одоо энэ чиглэлийн номнуудыг унших хичээдэг байсан. Тэгтээ бас ингээд брендингийн номнууд ингээд маш олон төрлүүд байдаг байсан учраас бас зарим ингээд Монгол дээр хэрэгжих нь бас өрөөсгөл ч юм уу нэг тиймэрхүү юмнууд ингээд ажиглагдтыг. Тэгээд одоо тэр агентлагаас би бол одоо гараад 2 жил болж байна. Тэгээд 2 жилийн хугацаанд болохоор яг өөрийнхөө маркетингийн одоо independent consultancy төрлийн чиглэл рүүгээ арай жоохон яваад ер нь бол гадаад ч гэсэн independent бие даасан юм зөвлөх үйлчилгээнүүд маш их байдаг. Тэр нь болохоор ер нь аль ч компанид харьяалагдахгүй хөндлөнгөөс зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Тэгээд бас тийм инклюзив байдлыг айгүй хангадаг тийм одоо ажлын одоо орчинг тухайн тэр экосистемийн хэсгийг бүрдүүлж ажилладаг юм байл л дээ. Тэгээ Монгол болохоор бас харьцангуй жоохон шинэ аж магадгүй. Гэхдээ бол цөөхөн ер нь иймэрхүү ажлын байрууд бас харагдчихсан. Ер нь бол ийм хуваарай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд явдаг тийм одоо ажлын байр бас байд юм байлээ. За зөв. Та хэрвээ одоо independent consulting гэдэг зүйл Монголд харьцангуй шинэ байна гэвэл магадгүй үзэгчид дунд маань сонирхож байгаа те ямар нэгэн одоо салбарт
За би тодорхой хэмжээний одоо туршлага цуглуулчлаа. Одоо энэ салбар руу магадгүй би шилжиж болох ч юм болов болохгүй ч юм болов гэж бас бодож байгаа хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүстэй зориулаад бас яг юу independent consulting яг юу хийдэг вэ? Нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ ч юм уу те ажлын нэг өдөр нь за магадгүй ингээл ширээний ард суугаал те яг 9-5 орон за ажлын таг царлаа гэж мэдээж явдаг баг. Тэгэхээр бас тэр талаараа хуваалцвал сонирхолтой байх юм болов. Аха. За яг одоо байгаа ажлынхаа ер нь нэг өдрийг ингээд ярьчих те. Тэг ч юм бол хүмүүс арай ойлгомжтой байх. За би чинь болохоор ер нь 3 төрлийн ажил хийдэг. Нэг нь болохоор консалтингийн ажлыг, хоёр дахь нь рекордсын ажлыг, тэг гурав дахь нь болохоор би дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч хийдэг те. За өглөө болохоор миний ажил болохоор ерөнхийдөө дасгалжуулалтын ажлаас эхэлдэг. Тэгээд манай клиентууд дийлэгтээ өглөөгөр дасгалждаг. За зарим нь өдрөөр ч юм уу, зарим нь онлайнаар ч юм уу дасгалждаг. За ингээд үндсэндээ бол би нэг жим дээр бол нэг ойролцоогоо 3-4 цагийг өнгөрөөдөг өглөөнийхөө. За тэгээ өдөр нь болохоор буцаад гэртээ очиад эсвэл бол гадуур ерөнхийдөө өөрийнхөө яг консалтинг ажлуудыг хийж суудаг. За консалтинг ажлууд дээр бол ер нь бол тухайн тэр хүмүүс бас асууж магадгүй яаж одоо төлбөр мөнгө тооцд юм болч гэдэм үү те ингээд цаг магаа яаж тооцд юм бол тэр нь бол ерөөсөө нөгөө цагаараа тооцоод үнэлгээгээ одоо авчдаг. Тэгэхээр ажилласан цагаараа л одоо үндсэндээ цалинжна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол яг өөрийнхөө одоо яг ийм сарда тэдэн цаг ажиллахаар байна гэдгийг айгүй тодорхой болгоо те. За тэгээд тиймэрхүү таскуудаа харж байгаа те. За тэгэнгүүт ерөнхийдөө тухайн тэр ажлууд дээр цагаа зарцуулна те суун. За тэгээд дийлэгтээ ерөнхийдөө нэг ганцаараа суудаг болохоор энэ тал дээр бол бас жоохон ганцаардаг. За тэгтээ яхав ганцаардахгүй тулд нөгөө нэг олон одоо шилжилтүүдийг одоо өдөр тутамдаа ч юм уу шилжилтүүдийг хийдэг. Заримдаа ч л ингээд нэг дор их сууснаас заримдаа ингээд гадуур хасан хамаагүй дээр идэг ч юм уу те ингээд толгойд ирэх ажиллагаа болдог ч юм уу те. За тэгээд өдрийн үлдсэн цагт болохоор ерөөхдөө бусад өөрийнхөө рекордсын ажлуудыг менеж хийгээл явдаг. Тэгээд заримдаа болохоор нөгөөсөө одоо рекордсын ажил чинь маш олон дотроо маш олон жижиг ажлууд ихтэй. Заримдаа production ихтэй, заримдаа ингээд аудио production ихтэй ч тийм үү те ингээд уулзалтуудтай ч тийм үү ингээд тэр болгоныхын хажуугаар зохицуулан явдаг. Ер нь бол хүмүүст ингээд харахад их тийм завтай хүн шиг харагдаж бас болох ч гэсэн нөгөө талаар та ингээд нөгөө цагаа зарж байгаа учраас тэр цаг чинь ингээд айгүй үн цэнтэй болчдөг. Тэгэхээр эргээд цагийг яаж хэмнэх вэ гэдэг горимлоо ордог юм уу? Ааха. За та өмнө нөгөө нэг бүтэн цагийн ажилтай байхдаа удирдлагын албан тушаал бас ингээд баг удирдаад явж байсан байна. Одоо бол өөрийгөө удирдаад явж байгаа юм шиг сонсогдлоо тий. За түрүү бол маш нэг чухал зүйл хэлсэн. Хамт олонтой байжгаад гинт ганцаараа болох нь мэдээж жоохон ганцаардлыг төрүүлдэг байх. Тэгэхээр энэ үедээ та одоо бусад хүмүүстэй одоо харилцах ч юм уу тий нийгэмшиг одоо хэрэгцээгээ хэрхэн хангаж гин ер нь бол яг ажил болон амьдралын балансаа за одоо би яг энэ чинь ажил маань зогслоо гэж одоо бишт газраар биш одоо та өөрийнхөө гэртээ ч ерөнхийдөө бол ажиллаа хийгээ сууж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо яг биетээр хязгаарлалтаа болчихсон заагийг та яг хэрхэн тавьж гинэ ажил амьдралын тэнцвэр одоо фрилансер гэж болох уу те таны хувьд яг хэрхэн тогтож гин вэ? Энэ бас их сонирхолтой санагдлаа. За ер нь миний амьдралын тэнцвэрт нэг чухал зүйл байдаг нь одоо эрүүл мэнд гэдэг. За эрүүл мэнд тасгал хөдөлгөөн бол миний ингээд бүх ер нь стрессийг аягүй сайн зохицуулж өгдөг гэх юм уу. Тэрэнгүүгээр бол ерөөхдөө энэ олон ажлуудыг амжуулахад ер нь хэцүү. Тархитлогооч ажиллахгүй те. Сэтгэл санаа ч гэсэн одоо нэлээд доошлно. За ер нь бол стрессээ тайлахын тулд хаяа тасгал нь шүү дээ. Тэгэхээр тэгдэг. За нийгэмшлийн талаас асуулаа те. За нийгэмшлийн тал дээр бол тухайн тэр нөгөө нэг ажлын тэр онцлог нь бас байна л да. Жишээлбэл ингээд маркетингийн ажил чинь бас нэлээд олон юм санаан дотор явж байдаг те. За мэдээж яг дийлэх маркетинг ажлууд бол борлуулалтанд чиглэсэн борлуулалтын дээр өөрчлөлт гаргах зорилготой даалгавартай байдаг боловч нөгөө талаар тэрийг нөгөө бүтээл санаагаар шийдэх аргачлалууд байж шүү дээ. За тиймээ бүтээл санаа нөгөө нэг ганцаараа бүх санаа гаргахлаар бас нэлээд юм тархитлагын дотор нөгөө шийдэх хэрэгтэй гар шүү дээ. Хоёулаа ингээд яриад ингээд ярихлаар шал өөр ингээд те чинийг надад ингээд санаа хэлэнгүүт дахиад тэр санаанаас чинь дөрөөлөд би өөр санаа гаргадаг ч юм уу ингээд харилцсан ярилцсанараа олон гой санаад гарч ирдэг шүү дээ. Энийг маркетинг хүмүүс маш сайн олон мэдчихэж байгаа хэрэг. Тэгэхээр тэр юм байхгүй одоо хязгаарлагдмал болчихно гэсэн. Тэр зүйлийг ингээд хэлхийн одоо юу яхад бол надад
бэрхшээлтэй тал нь бол тэр байдаг. Тэгтээ нөө сэтгэл зүйн талаас бас ингээд яаж тэрийг зохицуулдаг вэ гэхээр ер нь бол найз нөхдөдтэйгээ ингээд аль болох уулзах хичээдэг, гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрүүлэх хичээдэг те. За тэгээд яг харьцангуй бас ингээд нийгэмших орчин маань ингээд бас гайгүй одоо найз нөхөд олонтой учраас бас гайгүй. Тэгээ дээрэс нь нөгөө өдрийн ингээд тодорхой хугацаанд нь жим дээр ингээд очиод хүнтэй харилцаад те ингээд амьд харилцааг үүсгээд ингээд явах нь бол сэтгэл зүйн байдалд маань айгүй эргээр нөлөөлдөг л дөө тий. Гэхдээ Монголд бол бас өвлийн цагт бас чанга шүү. Өвөл ялангуяа ингээд айгүй харанхуу, тэгээ утаатай, тэгээ нэх гарахгүй энэ байхаар чинь бид нөө ковид удаа яалаа да тий. Ер нь бол тэрнээс үндэслээд ер нь бол өвөл бол сэтгэл зүйтэй бол нэлээд тэмцэлтэй шүү. Тэгэл одоо витамин уудаг ч юм уу ингээл айгуу сайн ингээд тэмцэх хэрэгтэй болдог ер нь бол. Таны ажлын орчин ямар байдаг вэ? Одоо гоё дулаараад нар гараад тий зам болоод гоё болж байна. Энэ ажлынхаа одоо өдрийг за өнөөдөр би айгуул энэ кафед очиж доо гэх байдлаар шийддэг эсвэл аль болох одоо ингээд доктортой нэг газараа байхыг гэж байдаг. Дийлэгтэй болвол гэртээ тэгээд доктортой нэг газараа ажиллахыг хичээдэг. Тэгээд үндсэндээ бол баг тархитлагын дотроо ер нь хизээ суух вэ гэдгээ нөө өөрийнхөө өдрийн энергийнхаа дагуу ингээд төлөвлөсөн байдаг юм уу? Өөрөөр хэлбэл би ч одоо ингээд ер нь өглөө өдрийн нэлээд хүн баггүй. Тэгээд орой тийш болохоор жоохон үдээс хойш бол жоохон нойр хүртээ. Энерги унаад ирдэг. Тэгэхээр тэрнийхээ дагуу жоохон ажиллаа ингээд төлөвлөжтiin. Үндсэндээ бол өдрийн цайны цагаас өмнө ер нь суудаг ажиллаа ингээд тийнгээ бодчихдаг. Тэгээд гэртээ суух юм бол мэдээж амар тал нь юу гэхээр хоол ундаа ойрхон тий. Гэртээ хоолоо хийгээд чинь тий. Тэгээд хоолоо хийж идчихээ дахиад суудаг ч юм уу тий. Гэх мэтчлэн ингээд явцдаг. Зарим хүмүүсийн энерги бол айгүй өөр өдөг шүү дээ. Ингээд заримдаа оройтой хүмүүс айгүй суудаг ч юм уу тий. Жишээлбэл би өглөө ягаад ч бас чаддгүй тийм төрлийн хүмүүс бас байна. Төлөөлөл би байна. Тий. Тэгэхээр тэр хүмүүс бол бас жоохон арай өөр байх магадaltaй те. Гэхдээ бас тэгэл дахиад нөгөө нойроо айгуу сайн зүг авч явах гэх мэтчлээ нөө эрүүл мэндийн асуудлаа зохицуулах хэрэгтэй болдог байх та. За. Таны одоо өмнөх хариултуудаас сонсохоор магадгүй одоо трейнер инх мөнхөөс асуух асуултууд одоо дотроос ундраад гараад ирлээ. Тэгэхээр ерөнхийдөө та эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, за тэрнийгээ эргээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар бас дурдлаа тий. Тэгэхээр одоо ер нь таны анзаарж байгаагаар монголчуудын хувьд тий дасгал хөдөлгөөн, биеийнхээ эрүүл мэндэд анхаарж байгаа байдал хэр байна? За тэгээд одоо нэг сайхан үг гэдэг тий эрүүл бие саруулах хооршин гэдэг. Тэгэхээр ер нь бол бие болон сэтгэл зүйн эрүүл мэнд хоорондын таны туршлагаас холбоо юу байна? Магадгүй харилцаж исэн клиентууд нь тий гарч исэн бодит өөрчлөлтүүд юу байна? Энэ тал дээр таны үзэл бодол хэр вэ? Ямар байдаг вэ? За би ерөнхийдөө дасгалжуулагч болоод нэг 5 жил болж байгаа юм уу? Яг сертификат авсан тийм. Миний санджаар ч одоо ч үеэр та авч ирсэн гэсэн. Авч ирсэн тийм. Ковид үеэр шалгалт өгөө нөгөө нэг тэр үед чинь гадагшаа шалгалт өгөх боломж болоод онлайнаар шалгалт өгч. Тэгээд тэр нь баг надад аз болсон гэх юм уу? Тэгэхгүй бол нөгөө заавал гадагшаа явж өгдөг гэсэн юм байна. Зардал өндөртэй. Айгуу зардал өндөртэй. Тэгсэн чинь ашгүй гэртээ өгөх боломжтой болоод тэгээд 5 жил болж байна. Яг 5 жил нэг талаасаа бас богино хугацаа, нөгөө талаасаа яг чамлахааргүй бас клиентуудтай дасгалжуулж үзлээ. Тэгэхээр энэчнээс яг хараад ерөнхийд нь бас ингээд дүгнэхэд бол эмэгтэйчүүд бие эрүүл мэндэд нэлээд их анхаарч байна. Анхаарахтаа өөртөө цаг зарцуулахтаа бол бэлэн байна. За сэтгэл зүйн хувьд бол өөрсдийнхөө хувьд ингээд шийдвэр гаргахад ингээд айгуу чухал гэдгийг ингээ авч үздэг те. Эрэгтэйчүүд маань болохоор илүү хүүхэн тал дотроо илүү шийдвэрээ гаргадаг. Илүү ганцаараа тэрийг хийж үзхийг хүсдэг. Тиймэрхүү сэтгэл зүйн ялгаанууд айгуу анзаардаг. За нөгөөдгөр яг адилхан эмэгтэйчүүд болохоор группээр дасгалжлах айгуу бас сонирхолтой зарим талаар. Гэхдээ харин бүгд бол мэдээж биш. Зарим бол ганцаараа дасгалжлах сонирхолтой. Группээр дасгалжлахаар хүмүүс бас ингээд бие биендээ урамтай, дэмтэй, бие биенийхээ цагийг бүртгээд ч юм уу те ингээд явцдаг. Эрчүүд маань болохоор бас ганцаараа дасгалжих бас илүү хандлагатай байдаг. Гэтэ бас дахиад одоо хүн болгоны юу нас өөр байдаг те. За тэгээд одоо гендерийнх нь харьцаа гол нэг иймэрхүү те. За насны харьцаа гэх юм бол над дээр бол дийлэгтэй нэг 30-аас дээш насны хүмүүс явж байгаа харагдаж байна. За 30-аас доош бол арай цөөхөн байгаа. За тэрэн дундаа бүр 40-оос дээш насны хүмүүс бас байна. За тэр
эмэгтэйчүүд за гэж яриа л да. Эмэгтэйчүүд тохиолж байгаа мэдээж гол өөрчлөлтүүд бол одоо ирж байгаа цэвэршилт ч гэдэг юм уу те. Биеийнх нь эмэгтэй хүнийх нь биедээ гарч байгаа онцлогуудтай холбоотой тиймэрхүү зүйлсүүд бас ажиглагдж байна. За тэгээ мэдээж тухайн үед тийм үед бас дасгал хөдөлгөөнийг бас нэлээд их зөвлөдөг. За ялангуяа нэг булчинтай байх тухайн тэр эдүүдийг, яссуудыг эднэр ажилуулах нь бол тэр физиологийг ажиллах нь бол тухайн тэр дааврын шилжилт эднэрт бас нэлээд эерэг нөлөө байдаг гэдэг нэлээд судалгаанууд өндөртэй учраас тэр тал руугаа бас ингээд хичээлүүд бас сонгохыг хичээдгийн. Ер нь бол би ч нөгөө нэг дасгалжуулагч нь болохоор бид нэг жилдээ бас 10 кредит хичээл заавал үзэх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд 2 жил тутамдаа кредитээр цуглуулад дасгалжуулж байгаа сертификатыг сунгаа явдаг. Тэгэхээр нөгөө өөртөө бас нэлээд их боловсруулж байх шаардлагатай байдаг. Тэр нь байнга суралцж байгаа шаардлагатай. Таны бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо ялгааг гаргаж ирсэн их сонирхолтой санагдлаа. Тэгээ би өөрөө яг сэтгэл судлалын чиглэлийн хүн. Тэгээд одоо ингээд судалгаанууд, тэгэл тойм судалгаа, тэгэл зөндөө олон юмнуудыг харахаар сэтгэл зүйн онцлогуудыг аягүй их гаргаж ирээд эмэгтэйчүүд маань бол илүү нөгөө нэг нийгэмшиж тэр одоо сэтгэл зүйн дэмжлэгийг авд юм байна. Эрэгтэйчүүд маань бол илүү дасгал хөдөлгөөнөөр авд юм байна гэдэг бас сонирхолтой би нэг тийм судалгаа яг нэг 7 хоногийн өмнө л уншаад үзсэн. Тэр бас их санаанд байна тий. Тэгэхээр та ерөн дасгалаа ч юм уу одоо нөгөө нэг хүмүүс зориулж байгаа тренингээ бэлдэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо биеийн ялгааг мэдээж онцлогийг нь харж бэлддэг байх те ямархуу төрлийн дасгал за бас магадгүй жоохон ажлын байртай холбоогүй ч гэсэн мэдээж одоо хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарай гэж ботсон хүмүүс ах юм бол за эмэгтэйчүүд нэг иймэрхүү юм хийвэл зүгээр шүү эрэгтэйчүүд нь ийм юм зүгээр шүү гэсэн зөвлөгөө байдгүй. За ер нь бол дасгалын хөтөлбөр хүн болго өөрийн гэсэн нэг юм хөтөлбөртэй байчвал айгүй зүгээр байдаг. Одоо чи хувь хүн те чи жимд явсан ч гэсэн дасгалжуулагчтайсан дасгалжуулагчгүй ч байсан эсвэл аялаад явсан ч гэсэн ер нь юу хийх ёстой вэ гэдэг нэг юм одоо нэг өөрийн гэсэн баримжаатай болчвол хүн урт хугацаанд одоо үр дүнтэй тэгээд хөдөлгөөнтэй байна гэж ойлгох ёстой. За тэрэнд чиглүүлэхийн тулд ерөнхийдөө тэр хүнд одоо хөтөлбөрийг гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд хөтөлбөрийн дагуу ингээ монитор хийгээ явдаг. За яг уул нь бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэр анатомиг бол ер нь анатомиг хөшүүрэг талаас нь ингээд авч юу кинесолог гэж бас хэлдэг. Кинесологийн шинжилгээ ухаан гэж хэлдэг. Тэр талаас нь ингээд авч үзэхлээр ер нь бол адилхан ийм анатом байж идэг. Адилхан бүгд одоо гар нь одоо үеэрээ хөдөлдөг те доошоо суудаг хөдөлгөөн, татах төлөх хөдөлгөөн ч гэдэм үү эргэлттэй хөдөлгөөн ингээд бүгдийг нь хийх шаардлагатай тим байдаг. Хоёр физиолог маань хоёулаа те. Зүгээр ялгаатай юм болохоор жоохон даавар эднэр нь жоохон арай жоохон ялгаатай. За тэгээд мэдээж тэрийгээ дагаад бас нөгөө өгөгдөж байгаа тэр өөхний хэмжээ ч гэдэм үү те булчингийнх нь хэмжээ эднэр нь бол арай харьцангуй өөр байдаг. Нас насандаа ч гэсэн арай өөр байдаг. Тэгтээ бол ер нь бол resistance training гэж бид нар ярьдаг. Одоо хөшүүрэгт хөдөлгөөн жинтэй дасгалч гэж бас ярьдаг те хөшүүрэгт тэр хөдөлгөөнүүдийг эрэгтэй эмэгтэй ялгаагүй ер нь 7 хоногт ер нь 4-5 удаа хийвэл бас сайн шүү гэж ер нь бол дэлхийн эрүүл мэндийн институтүүдээс ер нь зөвлөгөөнүүдийг гаргадаг. За Монголд бас энэ талын судалгаанууд харьцангуй бага байна. За энэ талаас зөвлөмжүүд ч гэсэн ер нь бол бага байгаа. 7 хоногт хэдэн удаа дасгалчих хэрэгтэй гэдэг зөвлөмжүүд одоо л манай нийгмийн эрүүл мэндийн салбар дээр бол нэг харагдахгүй байгаад байгаа шиг байна. Гэхдээ би бас хараагүй байж магадгүй мэдээж харсан байх юм бол хүмүүс комент хэсгээр үлдээх байлгүй. Гэхдээ ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага за тэгээд тухайн тэр нөгөө судалгааны институтүүдээс гаргасан зөвлөмжүүдийг харахаар яг эрэгтэй эмэгтэй хүмүүс ер нь адилхан байдаг. Функционал тренинг буюу одоо тэр хөшүүрэгтэй хөдөлгөөнүүдийг 7 хоногт 4-5 удаа дасгалж байгаа. За эсвэл бол зүрх судасыг ажилуулсан cardiovascular training гэж хэлдэг. Зүрх судасыг ажилуулсан тэр дасгалыг бас 7 хоногт 4-5 удаа хийхийг зөвлөдөг. Тэр бол нөгөө физиологийн одоо минимум ажиллах шаардлага гэж үздэг байхгүй. Тэгжээж та одоо эрүүл байна л гэж үздэг. Тавчхандаа бол ерөнхий юу нь бол иймэрхүү байдаг. Тэгтээ яг нөгөө эмэгтэй дасгалж игчээд эднэр бол илүү одоо endurance тэсвэр гэж хэлдэг бэ. Тэсвэр урт хугацааны ажиллах чадвар сайтай байдаг. Эрэгтэй дасгалжигчд бол арай strength буюу одоо
хүчний чадлын төрлийн дасгалуудтай илүү сайн бас байдаг. Тэгвэл ингээд хоёулангийн ингээд ээлжлээд явхад бол нэлээд ажиг үр дүн гардаг. 7 хоногт 3-4 удаа хийж яг зөв. Тий, яг миний ингээд одоо магадгүй дасгал хөдөлгөөн дээр хэтэрхий их фокуслаад байж бас магадгүй. Гэхдээ яалтчгүй одоо ингээд дасгал хөдөлгөөн хийхэд хамгийн наазах нь хөлсөөр дамжаад кортизол ялгарч байна, тий, стресс буурч байна. Тэгээ өнөөгийн одоо нэг за зам дээр гараад төвчөрчлээ, ажил дээрээ очиод нам суучлаа гэдэг нийгэмд бол яалтчгүй бидний одоо сайн сайхан байдал болол дасгал хөдөлгөөн чухал болчиход байгаа юм шиг санагддаг юм аа. Тэгээд одоо эндээсээ үргэлжлүүлээ танаас асуумаар байгаа дараагийн зүйл нь болохоор яг хуу та ингээд тренер хийгээд явахдаа магадгүй консалтинг хийгээд явахдаа одоо за би юу н амьдралдаа нэг өөрчлөлт гаргачаа тий. Би амьдралаа гоё эргээр өөрчилжөө гэсэн хүмүүстэй бас бишгүй таардаг бах. Тэгтээ ер нь хүний одоо ингэж өөрийгөө өөрчлөх гэсэн одоо тэр хүсэл нь миний зүгээр ингэж анзаардгаар за судалгаа уншиж байж болно. Айгуу тийм нэг богинохон настай. За нэг 7 хоног хичээгээл за болчлоо. За нэг марафонд зориулаад нэг 2-7 хоног нэг хөтлөөгүйчлээ. Марафонд дуусчлаа болчлоо гэдэг ч юм уу. Яг ингээд нэг цэгээс очиод буцаад унаад байдаг харагддаг. Танд одоо яг харилцаж байсан те тусалж байсан үйлчлүүлэгч тунд нь тим кейсүүд байдгүй. Тэр үед нь та яг ямархуу байдлаар нөгөөнөө сэтэлжүүлж илүү урт хугацаанд өөрийгөө одоо хөгжүүлэх замд нь тусалдаг вэ? За бас сонирхолтой асуулт те. Ер нь урт хугацаанд хүмүүс яаж тэр дадлыг бий болгох вэ гэдэг талын асуулт байх шиг байна гэж ойлголоо. За энэ тал дээр бол ерөнхийдөө бас анханаас нь хилээд өгдөө олон зорилго нэгдүгээрт тавихгүй байх гэж хэлдэг. За хоёрдугаарт болохоор сардаа нэг л зорилго тавих ч гэдэм үү те. За хүрхүүц зорилготой бид нэг smart goals гэж ярьдаг шүү дээ. Нэг хэмжигдэгч болох үз цаг одоо энэ төргээ нэг юм 5 юугаар арчлаар гардаг. Тим зорилгоодыг гаргахыг хүмүүсийг бол уриална. За тэгээд одоо дадал талдаа яаж суулгах талаас нь бас аль болох одоо ярилцсан л да. Наанд жишээлбэл таны одоо жим чинь таны гэр эсвэл ажлаас чинь хэр хоол байгаа вэ гэдгийг асуудаг те. За гэртээ хэрвээ жимдээ ирэхгүй бол яаж хөдлөх вэ гэдгийг нь одоо амьдралынх нь хэм маягаас нь бас олж мэдэн ч юм уу те. За хэрвээ ингээд гадагшаа явчих юм бол танд ямар facility, ямар орчин танд хүлээж байгаа вэ гэдэг юм. Эсвэл аяллаар хөдөө явчих юм бол та яах ёстой вэ гэдэг юм те. Гэх мэтчлэн ингээд бүгднийг дэлгэрэнгүй асуудаг л да. Тэгээ асуусныхаа дараа ерөөхдөө за алхахын хувьд бол та хэдэн удаа одоо өдөрт алхах боломжтой юм байна. Хөдөлгөөний хувьд бол та ингэж хөдлөх боломжтой юм байна. Цаашдаа урт хугацаанд та ингээд магадгүй ер нь бол ингэж гэлээ дасгалжигчдийн дотор манай нөгөө одоо тренинг дээр хичээлүүд дээр үздэг болохоор ер нь 6 сар дасгалжигч бие даах чадвартай гэж үздэг байхгүй. Урт хугацаанд тэр дасгалжих тэр арга барилыг өөртөө суулгасан гэж үзтээ. Өөрөөр хэлбэл 6 сар дотор тэр хөтөлбөрүүдийг ингээд шахаад одоо ерөөхдөө нэвтрүүлээд те. Тэгээд олон төрлийн хөтөлбөрүүдийг мэдээж саналлах болохыг хичээнэ. Тэрэн дундаас хүм бас нэг өөр ингэсэн юм арга барилтай болоод тэгээд 6 сарын дараачаас тэр хүмүүс ингээд бие даах ёстой шүү гэж ер нь бол үзтээ. Гэхдээ зарим хүмүүсүүд бол нөгөө нэг магадгүй маш их ажилттай хүмүүс байна шүү дээ. Ингээд өдөржингөө офис дээр суудаг. За зарим нь бүр ингээд хонон шин ажилтдаг. Тим хүмүүсд бол зарим үйлчлэгч надаас шууд ингээд хилдэг те. Би ингээд маш их ажилттай учраас те. Зүгээр ингээд одоо энэ жим дээр энэ цаг дээр ингээд өөрийгөө ингээд авчирсан те. Тийм учраас ингээд баг юуж бодохгүйгээр ингээд шууд дасгал хийхгээл бодож जैन те. Гэх мэтчлэн ч юм уу ингээд тийм талаас үйлчлэг авах сонирхолтой хүмүүс бас байна. Гэхдээ мэдээж цавын цаанаа нөө юу ах вэ гэхээр яагаад тэр дасгалыг хийж байгаа гэдэг юм ухагтхууныг л би ингээд бүх цаг үед ингээд ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Яагаад танд хэрэгтэй яаж хийх юм гэдгийг те. Тийм хүн болгоны одоо биеийн онцлог те. Одоо физиологийн байдал адилгүй болохоор яг тэр цэг дээр нь л очиж уулзахыг таажчихдаг байна те. Тийм тэгээд нөгөө би бас нэг 2 жилийн өмнөх нэг хичээлээр сурж ирсэн нөгөө коучинг гэдэг ойлголт чинь одоо ялангуяа эрүүл мэндийн wellness гэж салбартай болчлаа тийм wellness гэдэг салбар дээр ямар ойлголттой вэ гэхээр коуч гэдэг хүн нь болохоор клиент өөрөө болцсон байхгүй юу. Клиент өөрөө тэр бүх зүйлийн шийдвэр гаргагч нь.
Тэгэхээр би болохоор клиентыг бол чиглүүлж байгаа хүн байхгүй. Түүнээс би клиентыг удирдах хүн бол биш байхгүй. Өөрөөр хэлбэл чи өөрөө өөрийнхөө биеийнхаа эзэн нь чи хаашаа явах вэ? Ямар арга замаар явах вэ гэдгийг клиент өөрөө шийднэ. Тэр болгон дээр нь харин би одоо асуултуудаар дамжуулаад тухайн тэр клиентуудыг шийдвэр гаргахад туслана гэсэн үг байхгүй. Мэдээж дасгалын хөтөлбөрүүд ингээд боловсруулна. Гэхдээ эндээс таас маш олон боломжуудыг одоо харах боломжтой. Зарим миний хэлээгүй ч гэсэн маш олон боломжуудыг харах боломжтой гэх мэтчлэн тийм одоо аргачлалууд байгаа. Тэгэхээр одоо ингээд харахад бол ингээд би ингээд удирдаад хилээд байгаа юм шиг мөртлөө ясман дээр бол клиент маань өөрсдийнхөө одоо даргана гэсэн үг болж таарч. Тий, одоо би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна гэд тэр хүслийг тэгээд ирсэн клиент өөрөө л одоо хэр сайжрах вэ гэдэг зүйлээ өөрөө мэддэг байна. За одоо ерөнхийдөө яг коуч, тренер инх мөнхийнх нь асуултуудыг одоо зогсоохгүй бол би яваад байгаа юм бол нэлээд яваад байх шинжтэй байх шиг байна. Тэгэхээр за одоо бас нөгөө нэг продюсер талаасаа өөрөө та маш олон жил хөгжмийн урлагт хөгжмийн салбарт мэрэгшжээ. За тэгэхээр ерөнхийдөө эхлээд за хувийн байгууллагуудаас яваад за маркетингийн чиглэл рүү ороод тэгээд одоо бас ингээ өөрийнхөө гоё юмыг нэгээд явж байна. За энэ түүхийнхээ талаар бас ингээд илүү жоохон тэр талаараа. Яг яаж энэ зам түрээ яг хизэнээс нээхэр шийдсэн бэ? Ер нь өнгө аяс одоо үзэгчдэд нийгэмд хүрэхийг зорддог тэр одоо үнц and value магадгүй юу гэдэг талаараа. За гоё асуулт байна, баярлалаа. Үндсэндээ бол хүмүүс ингээл за чи жоохон байхтай ч юм уу US яадаг ч ингээд мөрөөдлийн жагсаалт бичдэг шүү дээ. Тэр жагсаалтын донд одоо байсан мөрөөдөл маань гэх юм уу. За би ямар нэгэн байдлаар юм хөгжмийг түгээдэг хүн болох юм байна гэдгийг бол ингээд 20 настай одоо ерөөхдөө ингээд өөрийгөө зургалж исэн. Гэхдээ яаж гэдгийг бол ерөөсөө сайн мэдэхгүйсэн тэр үедээ. За тэгээд ингээд явж байгаад ер нь л хөгжмөөс бол нөгөө хизээч холдоогүй учраас миний дотоод тэр нэг хөгжим маань улам ингээд хөгжмөөс холдсон ч гэсэн улам баялаг болоодсахгүй тий улам илүү олон хөгжим сонсоод илүү одоо ялгааг нь ойлгож мэдэрдэг ч юм уу тий амьдралаар сургууль дээр бол яг сургууль нэг юм хөтөлбөртэй байгаа шүү тий сургуулийн хөтөлбөрийнхаа хэмжээнд л юм сурж байгаа тэр бол сайн туршлагыг өгөхгүй шүү тий харин амьдрал дээр гараад хүмүүс яаж хөгжмийг хэрэгжилж байна те хөгжмийг яаж хүртэж байна тэнцэнээс тэр хүмүүсийн амьдралд яаж өөрчлөгдөж байна артист хүн ямар хэрэгцээ те нөгөө талаасаа те гэдэг ингээд тэр бүх ингээд уулзрууд ерөөхдөө харж исэн л да тэгээд анх бол одоо манай артист яг цэнцүрэн гээд одоо хуучир артист гоцлол хөгжимчин байгаа за тэр артист ажиллаж эхэлсэн за тэр маань одоо 2021 оноос юм байна. За 21 оноос эхний цомгон дээр ингээд fundraise хийгээд тэгээд тэгтээ бас ингээд яг хүмүүсийг цуглуулад тэг хөгжмийн талаар яриад ингээд ерөөхдөө нөгөө нэг мэрэгжлийн тал одоо сургуульд нь бас орсоочос нэг мэрэгжлийн ойлголт мэдлэг байгаа шүү дээ. Тэр талаасаа ингээд ажиллаж эхэлсэн. Тэгээд ер нь байжгаад багаар ер нь яг хөгжмийн нийтлэл одоо publishing те хөгжмийг яаж нийтлэх вэ, стриминг яаж байршуулах вэ? За тэгээд артистуудыг яаж менеж хийх вэ гэд. Тэгэхээр ялгаагүй бас бахан номнууд уншсан. Тэгээд нэлээх номнууд ингээд хараад маш олон подкастууд сонсоод энэ төрлийн экспертүүдийн ингээд ярианууд ингээд сонсоод ерөнхийн нөгөө юм систем маань яаж ажилладгийг ингээд мэдэж авсан л та. Тэгээд тэгингээ ингээд ажлуудаа ерөөхдөө хийгээд эхэлсэн. Тэгээд хүмүүстэй ингээд гэрээ байгуулад хуульч хөлслөөд тэгээд ингээд энэ дотроо нөө түрүү ярьжсэн нөө аудио production видео production гэл бүх юмнууд руу ингээд дахиад ордог. Тэнгүү тэр болон дээр дахиад ингээд багтай. Тэр багуудтайгаа бас ингээд байнга ажилтдаг гэх юм уу ингээд бас ингээд ганцаар юм шиг мөртлөө бас тэр хэсэг маань бас нөө багийн маань сэтгэл зүг бас жоохон ингээд хангаад байд юм шиг байгаа. Тийм тэгж л одоо ажиллаа яг эхэлж исэн да. Тийм тэгээ одоо болохоор бид нэг 4 ерөнхийдөө артисттэй. Тэгээ одоо дахиад бас нэг шинэ 5 дахь артистийн альбомн дээр ингээ ажиллаж байгаа. Тийм ер нь бол value талаас асуусан те. За value бол биднэрт айгүй чухал байна. За ялангуяа Монголд ялангуяа та нөгөө одоо байгууллагын талаар ярьд юм чинь тэрэн дээр бол одоо ялангуяа бид нэр value-га хэлэх айгүй их дуртай байдаг. Нэгдүгээрт бид нэр бол мэрэгжлийн хөгжмийг түгээхтэй болохоор ганцхан одоо монголоор
зохисохгүй одоо дэлхийд бас түгээх юмсан гэдэг юм зорилгынхаа хүрээнд байж байдаг. За бидний value дотор болохоор ерөөхдөө маш тийм transparent байх, тэгш шударга байх, за inclusive байх ч гэдэм үү те, gender neutral байх ч гэдэм үү. Тэр талаасаа би бол нэлээд их анхаарч ажилладаг. Ялангуяа одоо эмэгтэй уран бүтээлч тал руугаа бас нэлээд их төвлөрхийг хичээдэг, эмэгтэй хөгжмийн зохиолчдын бас судалгаануудыг бид нараас хийдэг. Тэгэхээр ингээд харахаар бас дотроо ингээд value бол бид нарт айгүй чухал байдаг. Эргээд бид нар тэр нөө value-гаараа бусад хүмүүстэйс ингээд холбогдож чаддаг гэх юм уу? Бусад ингээд яг ижил төрлийн value-тай хүмүүс бид нар гоё ингээд ажиллах тийм орчин нөхцөлийг ингээд бүрдүүлэх юмсан гэж боддог. Vibe нэлээд яваад байгаа юм шүү дээ. За тэгвэл та нөгөө нэг за маркетингийн салбар руу шилжлээ ч юм уу эсвэл зөв өөрийнхөө production-ыг нийлээ гэхдээ ном уншдаг хүн байна. Айгүй ихтэй юм судалдаг, подкаст уншдаг хүн байна. Гэхдээ яг миний нэг сонирхоод байгаа зүйл бол мэдээж Монгол бол харьцангуй цөөн хүнтэй 3 сая хүнтэй Монголын маркет за магадгүй тэр хэдэн зуун сая хүнтэй за Америкч нөө барууны нэг ном уншаад тэрүүнийг одоо баг Монголд нутагшуулах гэдэг бас нэг ойлголт байдаг баг. Танд тэгээд одоо уншиж судалсан зүйлээс чинь жоохон зөрүүтэй ч юм уу те. Монголын байдалд арай нэг жоохон тийм өөр зүйлүүд байдаг болов тэр үедээ хинээс зөвлөгөө, номноос зөвлөгөө авч чадахгүй болоод ирэхээр ер нь хинээс зөвлөгөө авдаг гэсэн бэ. Одоо менторуд гэх юм уу да тийм хүмүүс байсан уу? За сонирхолтой асуулт байна. За хөгжмийн салбар дээр маань ер нь менторуд маш ховор байдаг. Ер нь менторуд ер нь бол манай миллениалын үеэс нэлээд гарч ирсэн шүү дээ. Ялангуяа Монголд гарч ирсэн. Манай дээдлийн үеүдд бол ментор гэдэг ойлголт бараг л байгаагүй. За ийм нэр томьёо ч гэсэн нэлээд сүүлд гарч ирсэн байж магадгүй гэж би зөвхөн таамаглаж байна. Өөрөөр хэлбэл одоо манай аав ээжийн үеийнхэн тэдний хувьд бол багш нар нь л одоо ментор байсан ч юм уу те. За миний хувьд болохоор бас яг хөгжмийн салбар дээр гарч ирэхэд бол ер нь бол баг ментор байгаагүй дээ. Тэгээ яг цэвэр яг номнуудаас харж л тэндээсээ зүг чиглэлүүдийг нь бол харьцуулж ирсэн л дээ. За тэгээ мэдээж би ч нөгөө ганцаараа биш ингээд бүтэн систем дотор ажиллаж байгаа учраас хүмүүс одоо ижил салбар хоорондын дундын ч юм уу ингээд хүмүүст ингээд харьцаад ирэхлээр ерөнхий системнүүд нь яаж явж байгаа ингээд ойлголттой болоод ирж байгаа. За тэгээд мэдээж нөгөө нэг хөгжмийн бизнесийн салбар гэдэг ийм том систем бас явж байгаа тий. Тэр систем нь бас өөрөө бас ярих юм бол маш олон юмнууд гарч ирнэ л дээ. Тэрэн дээр нөгөө манай дээр дутмагчлалтай юмнууд юу байна гэдэг юмнууд ерөөхдөө байнга анзаарэгдэж байдаг ер нь бол тий. Тэрийг бас нэг амар дэлгэрэнгүй бас хэлэх бас тийм ийлэх л та яг нэг тийм ач холбогдолтой биш байж магадгүй. Гэхдээ ямар ч лсэн тэр болгоныг нь ингээд нөхөөд бас ингээд ажиллах юмсан тий. Боломжтой юмнууд ингээд өөртөө хийгээд тий ингээд ажиллах юмсан гэдэг л болж байгаа юм л та. Яа тэлэр манай энэ салбар чинь бол бас харьцангуй юм залуу салбар. Сая бас ингээд сошиалороос тэр нөө Харин бурхан гэдэг дууны оюуны өмчлийн талаар бас нэлээд их шууган дэгдлээ шүү дээ. Тэр бол ингээд бас манай салбарын ингээд нэг асуудал те. Энийг одоо би чийл өөрийнхөө рекордс дээр ямар байдлаар шийдсэн бэ гэдэг ингээд шууд харьцуулах жишээ ч юм уу те. Гэх мэтчлэн ингээд салбарын асуудлууд шийдэх ёстой юмнууд бол мэдээж хууль эрхцэн авчид маш их байгаа. Дээрэс нь бас нөгөө нэг одоо би өөр ингээд судлаач бас хөгжим урлаг судлалын чиглэлүүгээ ингээд явж байгаа хүний бас тэрийг ингээд илүү бас яаж үнцэнтэй болгох уу гэдэг тал дээр одоо жоохон хөгжөөл явж байна да бас тэ. За маш сонирхолтой бас туршлагатай их тэгэж би айгүй их жаргаж энэ подкастыг хийгээд энэ их олон талын өнцгөөс баг 2-3 мэрэгжилтэй баг 2-3 хүнтэй юм яриад байгаа ч юм шиг бас өдрөж их төрж байна. Тэгээд ерөнхийдөө яг подкастынхаа яг төгсгөл хэсгүүдийн асуултыг магадгүй таны одоо коуч талаас нь илүү хариулуулахыг хүслээ. Тэгээд яг одоо өнөөдрийн залуус ч юм уу те ажлын байр дээр шинхэн гарсан за эсвэл яг ингээд дөнгөж их сургуулаа төгсчөөд за би одоо яг амьдрал дээр гараад юу хийх вэ гэдэг яг нэг тэр чухал үе дээрээ ирсэн байгаа хүмүүс бас үзэгчтэй маань бишгүй хувийг эзэлдэг болоо гэж би бас бодоод байна. Эсвэл бол магадгүй аль хэзээний ажлын байран дээр ч гарсан хүмүүс байж магадгүй. Тэгээ таны ингээд түүхийг сонсоод явж хахад та ингээд айгүй тийм урсгал ус шиг тийм карьерийн замналтай юм шиг надад санагдлаа. Заавал нэг зүйлдээ баригдахгүй бүр одоо 20 наснда тээж явсан мөрөөдлөө хүртэл одоо ингээд биелүүлээд явцсан хүн байна. Тэгэхээр та одоо өнөөдрийн залуучуудад
өгөх зөвлөгөө ер нь би заавал ийм талаар тийм талаар гэж бас хязгаарлахыг хүсэхгүй л байна л да. Тийм магадгүй карьерийн жоохон одоо crisis гэж ярьдаг те хямралтай явж байгаа юу хийхээ мэдэхгүй байгаа ч юм уу. За тиймэрхүү эсвэл бол за би одоо бүтэн цагийн ажиллаа болоод те өөр юм хиймээр байна гэж бодсон чсэн санхүү нэрэ болдоггүй ч юм уу. Тэр залууст за та практик болно. Урмын чи юу ч хэлж болно. Энэ жоохон зөвлөгөө өгөөч гэж хүсье. За маш том асуулт. Тийм ерөнхийдөө том асуулт тань руу тавьчаад их хариулт болох гэдэг шиг байна. За ямар ч лсэн нэгдүгээр над бодогч байгаа юм болохоор хүм болгоны мэрэгжил өөрөө нэг үн цэнтэй байгаа шүү дээ. Тэр үн цэнийг улам илүү одоо талдж илүү гоё болгож те одоо арчилж өнгөлж явах юм бол яг Монгол улсад миний бодлоор айгүй хэрэгтэй ах гэж би бодож байна. Тухайн салбараа илүү сайн судлах, илүү олон улсын хэмжээнд судлах, олон улсын судалгаануудыг унших ч гэдэм үү те. Тэр чиглэл рүүгээ судлах тусам тэр салбар маань одоо салбарын маань нэг эдэлсэн хүн тэр мэрэгчлэн өөрөө илүү сайжрах бах, илүү тэр салбар нь цаашдаа хөгжих тэр одоо юу болох бах. Нөгөөтэйгүр мэдээж тэр хүн маань тэр нөгөө мэрэгжлийн сонгосон нь бол мэдээж нөгөө юу байгаа шүү дээ. Туртай болоод нэг юм сонгосон байгаа шүү дээ. Эсвэл одоо яг өөрийнхөө давуу тал, эсвэл ямар нэгэн өөрийнхөө тэр hard skill дээр суйрлаад сонгосон байгаа шүү дээ. Тэр зүйлсүүдийг одоо илүү их тийм өнгөллөөсөө гэж би аяга хүсдэг. Би өөрөө болохоор нэг яг олон ингээд мэрэгчлээ юм шиг мөртлөө би бас яг ингээд яг одоо ингээд байгаа энэ гурван ингээд ажил авлам ингээд хөгжүүлээд илүү сайжруулад явах юмсан гэж аяга их хичээдэг гэх юм уу да тий. Тэгэхдээ мэдээж нөө цаг одоо маш надад ингээд би хүн нэг юм судалж байгаа би ингээд гурван юм судлах шаардлагатай болчиход байдаг гэсэн. Тэр нь бол надад жоохон даун рейт болох гэдэг тий. За тийм тэгэхээр нэгдүгээр тийм юм орж ирж байна. Тэгэхээр нөө би нөө сонсож байгаа хүмүүсийн аль мэрэгжлийн аль салбарын нөө мэдхгүй учраас миний мэдгүй маш их байгаа шүү дээ салбар дээр. За тэгээд хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр миний яг сүүлийн сүүлийн 1-2 жил ч юм айгу судалж байгаа нэг салбар ч юм уу одоо ойлголол арай нэг юм стратегийн дөрлөхгүй дээ. Стратеги нь нөгөө нэг тухайн системийг хэрхэн ойлгох талаар, систем яаж явдаг талаар, ер нь энэ дэлхийн систем ер нь яаж явдаг ч юм уу те. За quantum physics ч гэдэг юм уу ингээд ер нь энэ системнүүдийн талаар ингээд ямар нэгэн хүн мэдчихвэл айгүй зүгээр. Ялангуяа яг монголчуудын хувьд бол ингээд бид нэр өшөө сайн мэдвэл хэрэгтэй гэж би боддог. За тэгээ тэр нөө системээ ойлгоод системийнхаа учрыг олоод ирэхлээр хүн ингээд нөө гадна талаас нь хардаг юм шиг надад санагддаг. За тэгээд мэдээж яг хаа дутагдaltaй мэдээж байлгүй яг хаа. Гэхдээ тэрийг ингээд харж чадна гэдэг маань өөрөө бас нэг тийм өсөж дэвжихийн, сайжрахын тий нэг тийм нэгэн хэсэг гэж би аяга боддог хгүй. Тэгэхээр би бол нөгөө нэг юм системийг яаж ажилтдаг ялан гэдэг дээрээ яг өөрийнхөө салбар дээр аль болох ингэж улам илүү харахыг хичээдэг. Тэр төлөв ингээд номнуудыг ч гэсэн жоохон харж байгаа юм уу. Ийм хоёр ямар ч гэсэн юу орж ирж байна тий. Тэгвэл одоо би жоохон асуултаа илүү нарийсгаад гэх үү? Илүү карьер шилжилт тал руугаа бас асууя. Та ер нь яг хүнийг хизээ карьер шилжилтээ хийвэл ер нь зүгээр гэж боддог вэ? Сэтгэл зүй, санхүү бүх талаараа тий. За ингээл би ч гэсэн маргааш босч ирэл за энэ надаа миний өстө тохирхуу мэрэгчлэн би өөр юм руу хий гэдэг одоо сэтгэл хөдлөлтөй босч ирж болно тий. Тэгээ тэр үе болгондоо шилжчих хэвтэй юм уу? Бас ингээд тий яг бодит амьдрал дээрээ заавал бас нэг бодоод үзэх одоо хүчин зүйлүүд юу байдаг вэ? За надад нэг яг би өөрийнхөө ерөөсөө мэддгүү байжгаад нэг ер нь 2 жилийн өмнө ухаарсан нэг тэр ухаарлын талаар ярих гэж бодлоо. Тэрний юу байсан гэхэлэр би нэг ажилд орохдоо би хизээ тэр ажлаас гарах вэ гэдэг би ерөөсөө тооцдог байсан байлээ. Тэрийг хүн ер нь ямар нэгэн ажилд орохдоо тэрийг тооцох хэрэгтэй гэж би яг хэлмээр байна. Тэр бол ингээд одоо тийм ажлыг урт хугацаанд хийхгүй гэж байгаа тал руугаа биш. Тэр хувь хүн зүгээр ер нь тийм баримжаатай байх хэрэгтэй гэж би боддог. Тэрийг би өөрөө бас ингээд яхаа ажлынхаа шилжилтүүдийн завсар ингээд анзаараад явж исэн гэхдээ ингээд анханасаа тэрийг тооцоог байсан бэлээ. За би сүүлд бол ингээд тооцдог болсон. Ажлаасаа гарсны дараа шүү дээ сүүлийн 2 жил одоо яг өөрөө биетагаад ажилласныхаа дараа ч бас айгуу сайн тэрийг анзаардаг болсон. Тэгэнгүүт хүн
ер нь ямар хугацаанд ажиллана гэдгээ, ямар хугацаанд тэр ажлаас юуг олж авна, юуны төлөө юу, за яг мэдээж мөнгө бол мэдээж цалин эднэр бол мэдээж чухал. Тэгтээ тэрнийхээ хажуугаар тэр хүн өөрийгөө хөгжүүлэх гэдэг шүү дээ. Ямар нэгэн арга барилыг, туршлагыг бий болгох гэдэг. Тэрийгэд дагаад өөртөө тэр үн цэнийг наахыг хүсэж байна те. Тэгээд өөрийнхөө үнэлэмжийг ихсэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр болгоныгоо ер нь бол эхнээсээ бол ер нь тооцох хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд хоёр дахь зөвлөгөө нь миний бодлоор хувь хүн болон ажил мэргэжил гэдэг хоёр юмыг салах хэрэгтэй гэж би боддог. Энэ дээр би бас өөр амар алддаг байсан. Өмнө би ингээд сэтгүүлд ингээд ажилтдаг байхдаа ингээд миний сэтгүүл ингээд байхгүй болчиход миний хувь хүн байхгүй болчих юм шиг санагддаг гэсэн тэ. За дараа нь бас ажил дээр ажлын байран дээр ч гэсэн надад харагдчихсан ингээд ажлын байр нь одоо миний ажиллаж байгаа хамт олон миний гэр бүл шиг ингээд хитрхи байгаад идэх те. Яг л би маш их цагийг зарцуулдаг ингээд тэгтээ тэнцээ нөгөө хим химжээ гэдэг юм байна шүү дээ. Хим химжээ хил хязгаар гэдэг юм байгаа. Тэрийг анханасаа ингээд бий болох хэвээр. Тэрийг ингээд мэддэг байх хэвээр. Тэрийг ингээд хэрвээ ажлынхан чинь мэддэг бол тэрнийг шаарддаг байх хэвээр байхгүй те. Захиралч мэдгүй захиралтай хэлдэг байх хэвээр. Хүний нөөц чинь мэддэг бол хүний нөөцтэй хэлдэг байх хэвээр те. Тэгэхээр тэр ийм хим химжээ гэдэг юм байх хэвээр. Тэрийг operation дотроо байгууллага өөрөө тэрийг л бий болох хэвээр те. Хувь хүн талаас бол тэр нөгөө одоо хувийн existence тэ өөрийнхөө оршихуг тэр ажилласаа салах нь сэтгэл зүйд бол хамгийн чухал гэж би боддог. Тэгэхээр би нөгөө нэг энийг ингээд салахгүй ингээд явж байгаад бас нэг сэтгэл зүйчтэй уулзаад тэгсэн чинь намайг бас нэг тэр хоёр ингээд шалгах хэрэгтэй юм биш үү гэдгсэн чинь нэрээ тиймсэхгүй. Тэгээд ялангуяа би чинь нөгөө нэг юм урлагийн хөгжмийн хүн болохоор хөгжмийн хүмүүсийн хувьд бол хувь хүн хөгжим хоёр тэр чигээр шууд холбоотой байхгүй ингээд хизээс салах боломжгүй. Тэгтээ эсвэргээрээ би одоо болохоор зөв нэг үйлчлэгээ үзүүлдэг учраас эргээгээд би ингээд үйлчлэгч болвол зөвөр миний үйлчлэгч юм аа те гэдэг тал руугаа ингээд болцсон. Та ер нь хэр амжилттай салгаж чадсан гэж боддог вэ? Тийм энд бол мэдээж яригддаг чсэн яг ингээд бодит байдал дээр туршаа бас жоохон хэцүү байгаад идэх те. Хэцүү. Тэгтээ боломжтой шүү дээ. Тухайн тэр хүн маань өөрөө нэгдүгээр тэрийг ухаарч ойлгох шаардлагатай. Тэгээд тодорхой цаг хугацаа мэдээж хэрэгтэй. Тэгээд цаг хугацаанд нь даван туулахын тулд хин нэгэн хүний тусламж мэдээж хэрэгтэй гэж бодож байна. Найз нөхөд ч юм уу, дотны найз нөхөд, эсвэл хин нэгэн ментор, эсвэл одоо хин нэгэн одоо ахмад насны хүн ч юм уу те. Би бол мэдээж ганцаараа тэрийг даван туулж чадаагүй. Тэрийг би сэтгэл зүйчийн хаамд, ингээ найз нөхдийн хаамд ингэж дээж би даван тулсан те. Ингээд харахад айгүй юм энгийн юм шиг мөртлөө бас жоохон хэцүү заримдаа айгүй хэцүү дээ. Гэхдээ шинээр карьер эхлүүлж байгаа хүмүүс залуу хүмүүсийн хувьд бол гайгүйж магадгүй. За түрүүний таны хоёр хэлсэн хоёр зөвлөгөө хоёулаа бас ингээд тэр болгон хүмүүсийн яриад байдгүй тэр болгон сонсоод байдгүй их чухал зөвлөгөөнүүдийг өглөө гэж бодлоо. Ялангуяа одоо эхний үе дээр нь за одоо манай жинзэг ихнийг жоохон докторгүй те ингээл юм л болвол ажиллаа сольж гээд байдаг гэсэн нэг жоохон нэг тийм стигма яваад байдаг те. Та ингээд ер нь хэр их жинзээ үеийнхэнтэй ч юм уу залын үеийнхэнтэй ажилтдаг вэ? Тэгээд ерөнхийдөө ажлын байраа ингэж тогтсон хугацаанд за би энэ ажилд орохдоо дээд хязгаартай ийм хэдэн жил ажилланаа ч юм уу те. Тэгэж боддог ер нь байх нь яагаад зүв бэ гэдэг тал дээр дахиад нэг жоохон дэлгэрүүлвэл их сонирхолтой өөрт манд ч их сонирхолтой санагдаад. Тий. Ер нь бол яхав за жишээлбэл том компаниудыг яриа л да тий. За оюутлогч гэдэг юм эсвэл Unitel ч гэдэг юм тий. Том групп компаниуд бол мэдээж урт хугацаагаар ажилчтай хаярлахыг тэднийг шат дараалтайгаар одоо хөгжүүлэхийг авч үлдэхийг за тэгээд мэдээж тэр хэмжээгээр нь цалингийн нэмэх бодлоготой байгаа шүү дээ. Маш олон бичиг баримтуудыг боловсруулсан байж байгаа ойлгомжтой. 10 гаруй жил ч юм уу ер нь яг доктор сурвалжтай ингээд ажилтдаг ч юм уу тийм хүмүүсс байдаг. Хуучин заачил би аав ээж дээр жишээ авчлаа хамгийн ойрхонтой. Манай аав ээж өөр ингээд насаар бол ингээд сургуульд ажилласан. Магадгүй тэднэрт өөр бас боломжууд мэдээж бол байсан бах. Гэхдээ ингээд урт хугацаанд байснаар нэг reward-ийг хүртэнэ гэдэг нэг юм ойлголт нь миний бодлоор нэг тийм хитрхи жоохон хуучинсэг юм шиг надад жоохон санагдаад байдیں۔ Гэхдээ энийг би бас буруу хэлж магадгүй шүү заа. Тэгэхээр тэр ойлголтоос жоохон хэлбийсэн байвал
яагаад болохгүй гэж. Тэгтээ урт хугацаанд байх нь эргээд бас надад ямар ашигтай, эргээд бас нөгөө байгууллагт ямар ашигтай гэдэг нөгөө хоёр талаасаа одоо харж үзэх шаардлагатай л. Би жишээлбэл өөрөө би захирал байгаад би хүн хайрлах гэж байгаа бол мэдээж би арай өөр талаас ярина. Би бол арай жоохон нөгөө хүүхэн талаасаа ажил гүйцэтгэгч талаасаа те гэрээлэгч талаас нь би яриад байгаа шүү заяа. Тэр гэрээлэгч талаас нь жоохон бодоод үзэхээр тухайн тэр хүнд мэдээж ахав давуу талууд маш их байдаг л да. За жишээлбэл би өөр дээр зүгээр тулгардаг хамгийн нийтдээ зүгээр жишээг ярив. Маш энгийн мөртлөө маш түгээмэл. За энэ жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл. За хүн авралгын албан татвар, хөөхний албан татвар ч гэдэм те. За байгууллагын татвар ч гэдэм үү. Ингээд маш олон татварууд ингээд би өөрөө төлж яадаг те. Тэгэнгүүт ингээд байгууллага дээр ажиллаж байгаа хүмүүс бол тэр ингээд байгууллагын ингээд төлөөд явчихдаг. Гэх мэтчлэн ингээд ийм зүйлсүүдийг байгууллагатай байна гэдэг чинь ямар давуу талтай гэдэг нэг талаас хүмүүс ингээд ухаардаггүй та. Тэгэхээр сайн талыг бас харах юм бол нэг талаасаа чи ингээд урт хугацаанд эндээшээ төлөөлөд явчихин те. Эндээшээ тасралтгүйгээр нэг жижиг зээлэнд хамрагдана, байртай болно те. Ингээд маш олон нийгмийн юмнууд ингээд энэтэй холбогдсон байж байна. Гэхдээ нөгөөтэйгөр саяны жинзэн ингээд одоо жишээ авлаа шүү дээ. Надад би бол жинзэн нартай ингээд маш их ажилдаг. Би өөрөө ажиллах амар дуртай яг үннийг хэлэхэд. Тэгээд тэднэрт маш их санаанууд байдаг. Би тэдний магадгүй сэтгэл зүйг илүү ойлгодог ч гэж магадгүй. Тэгэхээр надад бол би бол яг хавд нэг өөрөө жинзийг бүтэн цагаар одоо хөлслөөд ажиллаж байгаа хүн биш болохоор би бас зовлонгийн сайн мэдэхгүй ч магадгүй. Гэхдээ тэр стигмагийн хувьд бол жоохон стигма байж магадгүй. Хүн болгон бол адилгүй. Зарим мундаг жинзинер бол маш их байж байна. Тэгэхээр асуулт нь болохоор юу байлаа? Би ч орог таны ярианд өөрөө ороод асуултаа мартчихлаа. Ерөнхийдөө л таныг энэ тал дээр юу гэж боддог, үзэл бодлыг нь л асуусан байсан. Тийм яагаад нөгөө тэгж бодох хэрэгтэй гэдгийг л авшруулж байсан шүү дээ. Ер нь одоо магадгүй та түрүү аав ээжийнхаа жишээг ярьлаа тий. Нийгэм бол мэдээж хувьсан өөрчлөгдөж байна. 20 жилийн өмнөх нийгэм одоогийн нийгэм бол мэдээж шал өөр байгаа тий. Тэгэхээр магадгүй одоо хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмтэйгээ уялдаад магадгүй илүү ааж айл гэж ярьдаг тий. Хурдан хөдөлдөг, хурцтай байх бас хэрэгтэй гэдэг юм болов уу гэж. Бас би өөрөө яг хувийнхээ үүднээс боддог. Тэгэхээр таныг энэ тал дээр юу гэж боддог вэ? Тийм. Яг үнэн би тэгэл дахиад эргээд өөрийнхөө алдаа дахиад жишээ олгол ярьчих. Би өөрөө болохоор дахиад анх байгууллагт орохдоо ингээд урт хугацаанд л ажиллана гэж л бодож орж исэн. Тэгээд тэгсэн чинь ингээд тодорхой хэмжээнд хүрээд нэг юм зөрчлүүд гарч исэн те. Тэгээд өөрөө мэдээж хөгжиж явж исэн, байгууллагч хөгжөөд явж исэн. Гэхдээ ингээд эцэс сүулдэ бас нөгөө нэг value дээр хүн ирдэг. Value те. Яг үнэт зүйл дээр ирдэг. Тэгээд үнэт зүйл гэдгийг би нэрэ 3 дахь одоо зөвлөгөө болгож оруулах юм байна те. Өөрийнхөө нөгөө үнэт зүйлийг аягүй сайн тодорхойлох нь бас аягүй чухал юм байлээ. Тийм үнэт зүйлээ хувь хүн өөртөө тодорхойлж бэж миний бодлоор тэрнийхээ дагуу одоо ажиллах гэж байгаа байгууллага цензуурлах хэрэгтэй юм болоо. Яа тэгэхээр тухайн тэр байгууллагт үн зүйл алхтай үнцэн зүйл байхгүй бол чамд аягүй хэцүү шүү дээ. Ингээд зөрчилдөх юмнууд гарна. Урт хугацаанд хараад чинь нийлжсэн ч гэсэн үнэт зүйл дээр ирээд нуурж ундаг ч юм уу те таарахгүй ч юм уу. За хамгийн зүгээр инээдтэй зүгээр жишээ авъя те. За тухайн тэр байгууллага жишээлбэл ингээд чамайг хайрлахдаа ч одоо хөслөж ажилуулахдаа чам маш олон амлалтыг өгч болно те. За тэрийг бид нэр ярихдаа shining object гэж хэлдэг те. Энийг тийм гялтгар одоо объектууд гэсэн үг те. Тэгээ тэр гялтгар объектууд жишээлбэл таны одоо хувь хүний үн зүйлтэй нийцж гинөө гэдгийг чи бодож үзэх хэрэгтэй те. Хүн болгон материалист биш шүү дээ те. Хүн болгон за машин ч юм уу эсвэл амар хангамж бол хэрэгтэй биш байж магадгүй. Надад бол жишээлбэл мэдээж хэрэгтэй байдаг. Гэхдээ ингээд яг урт хугацаанд бол надад хэрэгтэй нэг тийм шаардлагатай зүйл шахгүй. Надад бол одоо жишээлбэл за илүү доктортой operation system ч тийм одоо нэг арай өөр үнд зүйлүүд нададтай ингээд нийлэх юм бол чинчээ ажиллаад окей те. Гэх мэтчлэн нөгөө нэг үнэт зүйл бас аягүй чухал шүү. Сонирхолтой л юм байна. За хүний одоо доор ажиллана гэж хэлэх нь цаашаа арай жоохон муухай болчих واخ. Ажил өөрөө тий олгогч байж утсан байна. Өөрөө хүний удирдлага доор ажиллаж утсан байна, удирдахч утсан байна. Энэ үүднээс харахад за ерөнхийдөө ямар нэгэн байгууллагыг ч юм уу дуртахгүйгээр ерөнхийдөө харахад Монгол дахь одоо байгууллагуудын магадгүй соёл
хэр байдаг вэ? За нэг ийм талаараа жоохон засчих юм бол арай дээрдэх бахтай илүү тийм аз жаргалтай хүн болгон сайхан аз жаргалтай ажиллах одоо нийгэм бүртгэхэд нэг жоохон ийм өөрчлөгдөж өсөдөж юм уу гэж боддог зүйл байдгүй. Би ингээд нэг юм хэлчихв. Одоо жишээлбэл танаа подкастын нэр нь ингээд Happy Workplace гэсэн шүү дээ. Тэгээ би нэг ингээд харчаад надад жоохон сонин мэдрэмж төрсэн. Тэр нь юу гэхэлэр Happy Workplace гэж юу н надад жоохон тийм утап ойлголт юм шиг, хитрхи юм хийсвэр ойлголт юм шиг хин зохиосон юм бол гэж би жоохон бодсон. Гэхдээ буруу ч байсан байж магадгүй шүү дээ. Гэхдээ зүгээр бодохдоо эргээд бид нарын аз жаргалтай ажлын байр гэдэг зүйл нь яг үнэндээ тийм ойлголт байдгүй эсэх талаар жоохон бодож үзэх хэрэгтэй юм шиг. Аз жаргалтай хүүхэн гэж байдаг. Аз жаргалтай хамт олон гэж байдаг. Гэхдээ аз жаргалтай ажлын байр гэдэг нь өөрөө бас юу юм бол тоо гэж бас жоохон бодсон. Гэхдээ би цааш жоохон бодож ижил нэлээ юу яж хариу нь олдох бах л та. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний нөө хэлэх гэдэг санаа болохоор ер нь тэр одоо надад аз жаргалтай гэхээсээ илүү эрүүл за доктортой гэж хэлвэл ажлын байрнууд одоо байрны төлөөч гэдэг юм уу тэр ажлын байрыг бий болгохын тулд ч гэдэг юм уу ажлын байрын тухай ярил арай нэг тийм сонирхолтой арай тийм учиртай ч юм шиг арай газарт буусан юм шиг санагдчих чинь яг үнийг хэлэхдээ би нөгөө нэг жоохон ер нь тийм газарт юмыг амар их газарт болгодог хүн тэгээд ингээд бодоод үзэхлээр дахиад бас ингээд жишээлбэл хувь хүн талаасаа би ингээд хин нэгэн газар орох гэж байлаа гэж бодоход дахиад бас нөгөө нэг тэр ажил одоо жишээлбэл Монголд чи асуулаа шүү дээ Монголд байгаа ингээд ажлын байрууд компаниуд байгууллагуудын талаар бас маш аим том асуулт л та энэ нь ингээд ямархуу харагдаж байна гэж харж байна. Би болохоор бас дүгнэхэд бас жоохон нэлийн өрөөсгөл байна. Дүгнэн шил шатна гэдгээр эргэлзэж байна. Яг л би тэрэн дотор нэг тийм ажиллаж үзээгүй зах цухаас нь л мэднэ найз нөхдийнхөө одоо ам дамжуулаад мэднэ. Тэгтээ зүгээр яхав ажилч тухайн тэр байгууллага бас эргээд нөгөө ямар амбицтай байна вэ те тэр амбицад дагаад ямар одоо системийг төр ажилтан дотор нэвтрүүлсэн байна гэдгийг би байн харж үзтээ ер нь бол тэгээд системээ нэвтрүүлэхдээ тухайн тэр хүмүүст юу амлаж байгаа тухайн тэр карьерийн хувьд ч тийм карьерийн хувьд юу амлаж байгаа инээ тэрийгээ тэднийг ингээд хардیں۔ Тэгээд яриад байх юм бол маш олон юм жижиг сажиг юмнууд гарч ирэх л бахал та. Гэхдээ миний зүгээр бодлоор бол хувийн байгууллагууд тийм ялангуяа хувийн байгууллагууд нэлээд бас гоё соёлтой болж төлөвшсөн юм шиг надад санагдаж байна. Тэр нь юунаас ажиглагддаг вэ гэхлээр хин нэг хүн нөгөө бас ингээд ажиллаа гараад явхад доор нь дахиад ажиллах хүн ингээд бэлэн байж ивэл тэр бас нэг юм систем ингээд бас ажиллаж байгааг нэг хэсэг шүү дээ. Нэг хэлбэр. За энэ бол зөвхөн нэг л одоо дүгнэх аргатай. Бус нь бол одоо юу гэдгийг тэр нөгөө мөнгө урсгал одоо юу гэдэг эдийн засгийн байдал бусад юмнуудаар компаниас дүгнэх ах л та. Борлуулалт ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг ажил олгогч тэгээд ажил одоо өөр ажилтан гэдэг талаас харахад бол надад бол тийм сонирхолтой дүр зургууд ажиглагдчихж байгаа. Нөгөө талаар маш хурдцтай юм шиг санагддаг. Монголын одоо нийгэм өөрөө маш хурдцтай. За зүгээр харьцуулахад Европт ч гэдэг юм уу, эсвэл за Италид ч гэдэг юм уу ингээд юмнууд ингээд маш олон 10 100 жилээр ингээд юуцсан тогтцсон, соёлон тогтцсон тэдэн цагт одоо хоол идэн ингээд бүх юм нэг амар тодорхой. Тэгээ тэр ажил ингээд хойшлол амар удаан явж яадаг. Монголд болохоор ингээд бүгд ингээд айгүйх тэмцдэг. Маш их тийм энергитэй юм шиг. Тэг ингээд тэгс л нэг мэдрэгдээд байдаг шүү дээ. Дөрөв уйлалтаас болоо тийм болчихсон юм болоо. Ер нь их сэтгэлийн хаттай ард том шиг харагддаг тий. Ахаа. За яг нөгөө та түрүү хэллээ те happy workplace гэдэг магадгүй тодорхойлоод за яг аз жаргалтай ажлын байр гэд бас яг томьёолоод хэлэхэд ч юм уу тайлбарлахад жоохон бас хүндрэлтэй байж магадгүй юм аа гэд яг хуу миний бодлоор гэх юм бол
happy workplace болвол за happy employeeтэй ч юм уу. Ер нь бол дотор нь байгаа хүмүүс нь хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай. Тэ өглөө би яаж ажилдаа ирнэ биш. За би очиод өнөөдөр ажиллаа хийндэ гэдэг тийм сэтгэл зүйн төлөвтэй магадгүй тийм ажлын байрыг хилдэм болов уу гэж би боддгийн. Тэгэхээр магадгүй за одоо яг ажил олгогч ч юм уу яг ажлын байр гэдэг өргөн утгаараа ярих биш. За ажиргалтай ажил гэж зүгээр ажил мэргэжил гэж юу вэ? Таны бодлоор магадгүй тэр өнцгөөс нь асуувал илүү ойрчих юм болов гэж бодлоо. Аз жаргалтай ажил гэдэг бол тийм хувь хүн тухайн тэр хувь хүнд аз жаргалыг өгж байдаг тэр нэг тодорхойлоход хэцүү маа. Гэхдээ маш энгийн байх л та. Тэр хүнд одоо тэр хүний гэхдээ нэг талаас яг хобби гэж бас байж болдог. Гэхдээ би ч нөгөө нэг хоббинууд ажил болгоцсон байхгүй. Тэгчингүүд нөгөө нэг чөлөө цагаа юугаар өнгөрүүлэх вэ гингүүд надад баг юм байдгүй. Яг тэр бүх хоббинууд ажил болгочоор ингээд заримдаа хоббиндаа дарлуулад өгч гэдэг байхгүй. Тэгэнгүүт жоохон ингээд бас жоохон хэцүү юм те. Гэхдээ ямар ч л байсан чиний ингээд одоо зүрхний чинь гүнд байгаа тэр гүн тэмүүлэлтэй хүсхийг хийхийг хүсэж байгаа нэг ширхэгч гэсэн зүйлтэй өөрөө тэндээсээ олж авахыг мэдэрсэн хүсэж байгаа тэр нэг юм одоо хинч барагддаг гэж одоо төсөөлөмгүй нэг тийм нандин гоё зүйл хаа миний бодлоор тэр нь өөрөө тэр ажлын байран дээр илэрч гарч ирдэг багтай ажлын байр ч юм бол яг нэг юм юу л байгаа шүү дээ нэг юм тогтсон формат байгаа шүү дээ. Тэгтээ бит орон зай ч юм уу. Тийм бит орон зай ч юм уу те байгаа. Тэгээд тэрийг нэг юм системд уйдсан л юм байгаа шүү дээ. Тэгчингүүд хүүхэн талаасаа бол яг тэр хүнийг тийм би бол тэгж л тайлбарлах юм байна. Тийм ямар нэгэн тийм өөрийнх нь хүсэл тэмүүлэл зориг хараа тэр болгонтэй. За нэмээд бас магадгүй үнэт зүйлтэй ингээ холбоотой их бага хэмжээгээр холбоотой юм байдаг бах. Тэгэхээр хөгжимчин хүний хувьд жишээлбэл яг тэр нөгөө ямар процесснаас нь одоо happiness-ийг тий аз жаргалыг авч ийн гэдг нь бас чухалах. Яг энэ нь бусад мэргэжлүүдээр ч гэсэн адилхан баг тий. Зарим хүмүүс айгүй процесснаас ингээд таашаал авдаг. Зарим хүмүүс хамт олноос таашаал авдаг. Зарим хүмүүс жишээл одоо удирдлагаа харж бас ингэж одоо inspiration авдаг ч юм уу тий. Зарим хүмүүс бол илүү үр дүн дээр төвлөрдөг ч юм уу. Тэгэхээр тэр болгон нь харилцан адилгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр аз жаргалтай ажилтан мэргэжилтэн байна гэдэг бол тийм хүн болгоны хувьд бол нэг өөр ингэсэн тодорхойлт гарч ирэх байхаа. Таны хувьд за маш тавчхнаар хэлэх юм бол таны зүгээр юу аз жаргалтай те энэ бүх гэдэг хүнийг юу аз жаргалтай болгодог вэ? Тэрүүгээ тавчхан хэлээ. Тэгээд өнөөдрийнхөө подкастыг ерөнхийдөө өндөрлүүлье гэж бодож байна. Намайг аз жаргалтай болгодог юм бол би ерөнхийдөө бас процесснд илүү дуртай. За мэдээж яг продакт эцсийн үр дүн бол чухал байдаг л да. Гэхдээ үр дүн бол хүний хэмжигдэхээс ч илүү одоо давсан асуудал гэж би боддог. Ялангуяа манай салбарууд дээр бол одоо миний хийж байгаа салбар дээр бол үр дүн хэмжих нь чухал ч гэсэн үр дүн бодсноос бага байж магадгүй. Үр дүн одоо төсөөл одоо өөрийнхөө төсөөлөл одоо юмыг бол нэлээд доор тавьж ин гэсэн үг тийм. Тэгээд процессоо илүү сайн яваад тэгээд процесснасаа би нэлээх таашаал авч одоо жаргалтай байдаг юм уу те. Тэгээд тэгтээ яг би одоо продюсер хүний хувьд миний аз жаргалтай хийдэг ажил бол яг миний продюсингийн ажил. Яг тэгэхээр бид нэр ингээд хөгжим бүтээдэг. Ингээд ор хоосноос те хөгжмийг бичээд тэрийг гаргаад зохиогоод продюс хийгээд гаргаад ингээд хүмүүст сонсоход бэлэн болгодог. Тэр процесс өөрөө маш гоё тийм ажил байдаг. Тэрэн донд маш их тийм цензурнууд орж ирдэг те. Тэгээ цензурнууд орж ирдэг чинь яг сайн бүтээл болохын тулд маш олон чихнүүд ажиллаж байдаг. Тэгээ тэрэнд мэдээж туршлага мэдлэг олон хүмүүсийн бас өнцөг. Тэгээд ялангуяа би нөө өөрөө шийдвэр гаргаж гол хүн учраас ингээд за энэ ингээд ер нь дажгүй бүтээл болсон байна. Эсвэл муу бүтээлсэн байна гэдэг ер нь бол хараад сонсоод мэддэг байх хэвээр. Тэгээ тэр процессоос надад бол өөрт маань айгүй их тийм хэмжээшгүй гоё таашаал өгчдөг.
За маш их баярлалаа. Тэгээд подкастынхаа төгсгөлд дахин танд бас бидний урилгыг хүлээж аваад өнөөдөр маш юм сонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд үзэгчид маань бас ярьсан зүйлээс өөрийнхөө амьдралын туршлага дээр үндэслээд авахыг нь аваад гэхэд сонсох болов гэж бодож байна. Ямар ч тач байсан үнэхээр баялаг сайхан ярилцлага боллоо. Тэгээд таны одоо ирээдүйн урлагийн их хөлс ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Чамд ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. За Happy Workplace podcast-ийн Walkie Talkie болонгийн нэгэн дугаар энэхүү өндөрлж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая.